За хай. Энэ бичлэгэн дээр болонгоо танаас юу зааж өгч байгааг үгэт ер нь Asian гэдэг мап дээр хэрэгтэй болохгүй. Ер нь бол те бид нар монголчууд бол монголцыг үзээд ер нь бол CS бол дуртай, хайртай, тогломоор санагдаж штэ. Тэгээ монголцын хамгийн их тоглож байгаа мап бол Mirage байгаа. Тэгээ дараа нь Asian байгаа штэ. Тэгээ Mirage бичлэг урсан одоо болонгууд Asian бичлэг урах гэж байна. Тэш дээрээс нь маань энэ мапнд бол өөрөө дуртай энэ мапнд тоглож нэг дайжгүй мэддэг болохоор ер нь бол дөрөвдөө заагаад өгч үзсэн юм аа. Тэгээд хоёр бичлэг бодож тасдахгүй болохгүй бах. Тэгээд одоо ер нь бол City талаас ярих тоглохыг дөрөвдөө тайлбарлаад өгье. Одоо лонгууд би Mirage Utility гэдэг мап оруулсан байна. За та нар мэдхгүй хүмүүсээ бид тайлбарлаад өгье. Юу мап оруулах яриад байгаа юм бэ те. Өмнөх бичлүүдийг үзэг хүмүүс байгаа ч юм билүү. Workshop map гэж үт юм аа. Workshop map нь ямар ч таа вэ гэхээр өнөө чиний бэлтгэл их хэвээр одоо бот боломжтой мапыг бол би өмнөх бичлэгэн дээр бол дурдаад өнгөрсөн. Одоо энэ удаа лонгууд ерөнхий чинь ямар нэгэн мап дээр сурахыг хүсэх юм бол ийм utility map даа. Жишээ нь одонгууд Asian utility гэдэг map руу орох юм бол төрөлтийн утгаар сурахад амархан болж байгаа. Тэгэхгүй бол манай нөгөө төрөлтүүд дээр нь шууд spawnлж чадахгүй болохоор танарт амархнаар нь энэ map-н дээр сурах гэж байна. За яагаад энэ map-ыг сонгосон бэ гэвэл одоо instance box гэж байгаа. Нэг эхний spawn, хоёр дахь spawn, гурав дахь одоо ер нь бол Asian гэдэг map чинь болонгууд 5 газар төрнө. 1 2 3 4 5 гэж 5 газар л төрдөө. Тэгээд тэр 5 мапнууд дээр ер нь бол төрөлтийн утаанууд бэлдүүл зүгээр. Одоо Mirage гэдэг мап дээр ч төрөлтийн утаанууд байгаа. Та нэг өмнөх бичлэгэн дээр бол мань дурдаагүй. Энэ одоо болонгууд амархан төрөлтийн утаанууд бэлдэх боломжтой юм мань олцсон болохоор танаас зааж өгч байна. За Instance Box хамгийн ихнийх нь. За ингээд нэгээд даржунгууд заагаад өчөж байгаа. За яг энэ энгийн Ancient байх юм бол за хамгийн зүүнтлийн төрөлтөн дээр танаа төрчих юм бол яах вэ? Энэ хүүхдэхтэй амтарч байгаа GG Drop баярлаа. GG Drop нь Counter-Strike тоглоом байдаг кейсүүдтэй адилхан. Хайрцаг нэдэг loot box аяг. GG Drop дээр тавхан кейс нээж дуртай буулгын скин хожиж болохоос гадна trade up контракт хүртэл хийх боломжтой байгаа шүү. Зүгээр кейснээс гадна бус тоглогч нартай бас ботнуудтай кейс батал хийж азаа үзэх боломжтой. Сайт дээрээ Steam-ээрээ бүртгүүлээд CTS11 гэсэн промо кодыг оруулснаар 11% нэмэлт бонус авах боломжтой байгаа шүү. Нэмж хэлэхэд энэ бичлэгийг үзсэн хүмүүс зориулаад pin comment дээр үнэгүй кейс болон spin wheel-ийн кодыг үлдээсэн байгаа шүү. Та нар тэрийг ашиглаад ороорой. За тэгээд бичлэгтээ эрг орцгоё. Энэ бондороор баримжаавал энэ стикер баримжаавал тэгээд толгоотор амар хурдан нэгийн тоолоод шиднэ гэсэн үг. За тэгээд энэ стикерээс баримжаа авлаа. Байн. Уршаана жоох алгаа шидчихээ. Бүх шидэлтүүд юу нь бол ингэ шидэгдэн за. За тэгээд төрөлтийн смокны гоё шалтгаан гэвэл дандаа энэ завсрынхаа энэ ч орчиж байгаа. Хүн чинь ерөнхийдөө молыгоо энэ хавцаа шидэн штэ. Тэгвэл молыг нь удраахгүй. Та төрөлтийн смокоо алдаад ер нь бол гадаа нь ингээд утчих юм болвол смоко ер нь бол молыгоо унтраагаад тээ. Тэгээд тэгхгүйд бол ер нь төрлийн смоко яг зөв хийж сурах юм бол та нар гоё одоо баг мэддэг хүнтэйгээ гоё тоглож сурна гэсэн үг. За 200 болонгууд нөгөө бондгороос л баруун тишээгээ тэгээд энэ ч ингээ харах юм бол энэ ч нэг сэтэрхий энэ ч нэг сэтэрхий байгаа баруун сэтэрхий дээр гэсэн үг. Баруун сэтэрхий дээр барайл уршаага нэг алхаал шидэж байгаа. Окей, 3 тань болонгууд одоо нөгөө бондгороос баруунтынхан бондор очиж байгаа. За ер нь шидээд байгаа сурч тийм аа. Одоо мен одоо яг тайлбарлахаар мэдэхгүй л байна. Мен өдрийн ингээ шидсээр байгаа сурчингууд одоо ингээл энэ ч төрсөн үү шидчихийгээл. Одоо хамгийн гол нь алдаагүй шидвэл гоё л байна гэсэн үг. Одоо тэгээд айлхыг гарч ирэхийг утсаж байгаа энэ ч модын шидэх зайтай болж байгаа гэсэн үг шүү. За хамгийн баруунтаас 2 дахь төрөлд болонгууд энэ навчны доотлолт бондоруудтайгаа зэрэгцээ урагшаа 2 дахь шидэж байгаа. Нөгөөх нь 5 дахь нь болонгууд яг энэ бондор дээрээ барьж байгаа л урагшаа 2 дахь шидэж байгаа. Тэгээ ер нь бол бүгдээрээ л энэ ч орж байгаа. За тэгээд чи ингэ шидчихлээ. За дигийн модын болонгууд террорын модыгоос болонгууд арай жижигхэн задардаг гэх юм уу да. Хэмжээ жижигхэн доотоор л AO-ийн жижигхэн. Тэнгүүт нэгсэндээ чи одоо амар ойлгоод энчээ задчих юм бол сэтигийн мод явах юм бол ийшээ бүтэн задрахгүй. Тэгээ тэрнээс болоод энэ ингээд хүмүүс гүүгээд гараад ирдэг. Тийм болохоор чи аятайгаа шийдэж сурвал зүгээр. За манийхан зөвлөгөө бас энэ дээдлийн ханаагаас дээдлийн одоо юу гэдэг энэ ханны ямын дээдлийн хэсэг ийшээ онлоод хаалганаас гараа шидчих. Тийм ба нэг ойгоод хоёр ойгоод жоохон дуун тавьцаараа задарчихна. Одоо энэ террорын мод хэтэрхий том задраад байна л да. За одоо тунгууд маань ингээд сэтигийн модыг авчлаа. Сэтигийн модыг авчингууд ингээд хэтрүүлээ шийдчих юм бол энэ чинь зайтай байгаа. Ингэхгүй тулд чи юу гэдэг аль болох гол тавьсан задлуу зүгээр. Тэгээ тийм болохоор жоохон дэгшээ онлоод хоёр ойлгоод шийдэх юм бол нөгөө талдаа бүтэн задарна гэсэн үг. Гур аль болох гол руугаа шийдвэл илүү гоё. Тэгээ гол руугаа шийдэхэд бол чи жоохон илүү урагшаагаа явсан зүгээр гэсэн үг.
Тэгээд айлаас ч болонгууд энэ дээгүүр бол битүү флаш орж ирнэ. Тэгээд тэрийг маань террор талаасаа заагаад өгөн. Тийм учраас чи хамгийн ихний хүн. За ихний хүн нэг хүн болонгууд төрөлтийн смок байна. За энэ хавцаа төрлөө. Ер нь бол хамгийн баруунтны төрөл чинь байгаа штэ. Нөгөө бондор дээр бариад уршигаа алтаа шийдчихлээ. Мэдийн 2 дахь тоглогч болонгууд төрүүлж гараад энэ ч модоо шийдэж гин гэсэн үг. Гэсэн доо 2 хүн зэрэг ажиллах гэдэг. Нэг нь смок хийгээд ард нь үлдчихэж байгаа бол урдлын хүн модоо шийднэ. За яг маань яг төрөлтийн цэг дээр нэг болох нь смок бүр орчлаа. Нэг хүн нь модоо шийдлээ. Тэгвэл дарагшаага хараад айлдаж юу н 2 флаш орж ирнэ гэж бодоод эхний флаш тэгээд эргэж хараад байлтна. 2 дахь хүн чинь 2 дахь флашаа гаргаж чамайг өгч байлтна гэсэн үг. Тэгээд нэг ийм мод хийгээд тэгээд бараг нээж шийдчихвэл зүгээр нээдэж гисэн адилхан тэгээд шийдчихвэл зүгээр. Бүр болохгүй бол нээдээ зүгээр маус нэг хоёроор шийдчих. Маус нэг хоёроор шийдчих юм бол бүр сайхан толгой дээр нь задраад өгөн. Энийг модыгаа чи ингэ шидлээ. Маус нэг хоёроор давуулж флашаа гаргатаа тэгээд шууд байлтаа гэсэн үг. Тэгээд айлаас чи гадуур шилдэт хүмүүс гүүгээд гараад ирэн тэрнээ чи бэлтгэлтэй ихний хүн бол байлтна, хоёр дахь хүн бол флашын гаргана гэсэн үг. Хоёр дахь хүн бол смок шийдсэн ихний хүн чи шатаар урууж байгаа энэ чи ирж байгаа. Дахиад маус нэг хоёроо одоо шийдэж байгаа юм чи маус нэгээрээ шийдсэн дээр юм байл та. Тэгэл байлтна. За модыгаа игээд чи мэдээ утчлаа айлч гарч ирэхгүй бол тэгээд ихний хүн бол сайхан дээшигээ авираад шууд плас авдагаа байлдвал зүгээр. Ерөнхий иймэрхүү агрессив тоглолт хийвэл амар гоё. Тоглолт амар амархан болчтой. Гэтэ энэ бүтэмжгүй болчихвол байнга хийгээд үгээдэл бас онцгойлтой. Харин ямар нэгэн байдлаар бүтэлтэй бодоод байвал байнгын мид контрол аваад байнгын плаза руу авираад байвал айлын террор талаас нь тоглоход амар хэцүү. Тэгээ тэр нөхцөл байдал чи ер нь бол бүрхийн тулд ер нь энийг ордоод үзүүл зүгээр. За би бол найзуудаараа тоглоход бол тэгээд мань бол байнга төрөлтийн смок хийгээл тэгэл нөгөө ихний хүмүүс маань болон модын нээдэ шидчихэл заавал авиртай. Тэгээ зүүн талаар авирвал зүгээр. Тэгээ энэ дүү болон чи зүгээр суухгүйгээр зүгээр өсөрж авирах боломжтой. Ишиж үсэрж авирж болдог хаа тий. Тэгэл зүгээр үсрээл авирал ингэж. Баруун талаараа яах юм бол чи үсэрж байхдаа харагдаад өгч магадгүй тийм болохоор зүүн талаараа авирал зүгээр. За аач бол бас зүгээр энэ чи утуудаа зүгээр байгаад байхгүй. Тэгээ нэг флаш давуудаа ч юм уу нээдлээ задлан. Тэгэхэд бол хоёр дахь хүн нь бол артлаа харж үлдэн ихний хүн бол авирсан зүгээр гэсэн. За ингэж ер нь бол медийн контролыг авах нэ. За айл чи үнэхээр флашаар зодуулаад та нар ингээд пласаар руу авируулахгүй байх тохиолдол байгаа. Тэр тохиолдолд яаж тоглох вэ? За айл чи бол нэг энэ нэг утаа хий чинь. Тэгээ энэ хавцаа ер нь бол баахан флашнууд задлаа. Тэгээд ер нь бол чамаа ингээд дайруулахгүй зөө. Арай жоохон дээш энэ чи зад флаш задлаа. За тэгээд ийм дарамтанд ороод байх юм бол ийшээгээ гүйж явахдаа хүчтэй байхгүй юу? Тэгээ айл чи нь болонгууд танаа модыг унтраагаад ингэж мод хийдэл бас ингэж мод хийдэл тэр дээгүүрээ флаштаад тэгээ ингээ гараад ирнэ. Тэнгүүд энэ чи гүйж байгаа чи та тусмас алдах тохиолдол байгаа. Үнэхээр айл чи бас мид контроллоо үнэхээр алцаад байвал бас цэвэрхэн тоглох арга бий. За тэрний яг хөө ихний үнэндээ модын нейд мэд ээчээд доонот руу орчих. Ийшээгээ онолж байгаа л ерөөхдөө ингээл нэг jump руу өчөд бол их гоё. Одоо энэ чи флаш задар чинь. Тэнгүүд энэ чи гүйж гарч ирж байгаа хүн бол орхоос өр найраагүй флаш орно. Тэгээ нөгөө хүн чинь бас энэ чи смок задлаа модын тоглолын унтраагаа гарч ирж байгаа болохоор энэ флаш чинь бас орно. Чи нэгсэн доо бүр агрессив эзлэхгүй нэгсэн доо айлдаа өгөөд ингээд буцаад ингээд татаж түтгээд тоглож байгаа байхгүй. Иймэрхүү флаш байна. Нөгөө хүн юу их вэ энэ чи утуулсан байгаа. Тэгээ энэ чи утуулсан юу хийж болох уу гэдэг сайхан нээдэрээ задлал тэгэл цугтаа байлтнаад гэсэн. Ер нь бол баруун талаас байлцсан зүгээр айлынхаа хүнийхээ флаштай зэрэгцүүлээ байтал их гоё. Тэгэхгүй чи өөрөө бас флаш нь орчод тусч чадахгүй шүү дээ. За бас хүндээ туслахын тулд ямар хөө флаш хийж болох юу гэвэл энэ дотын энэ ханаа харж агаад ийшээ шийдэл зүгээр. Ингээ чинь бол гарч ирж байгаа хүнд энэ флаш ч орно. Их давгүй флаш. Араа энэ энийг болгонд хүмүүс андуураад энэ буландуу 8 хийгээд байдаг. Энэ буландуу хийж болохгүй. Буландуу хийчих юм бол энэ завсраар флаш ч ороод флаш дүүш. За тийм болохоор айл болох жоохон баруун шийдвэл зүгээр шүү. За иймэрхүү флашнуудаар мэд эзэлж болох нэ. Бас тэгээ түрүүн ярьжсэн тэгээ айл чинь бас мэдрүүгээ гарч ирэхгүй байх юм бол энэ утаагаа хийцэн чи энэ доороос нь смок задлахыг харж өгч байгаа. Нэг хүн чинь авирж байгаа. Нэг хүн чинь энэ шиг авирцсан. Гэхдээ хүн тулчлаа. Эвгүй байдалд орчлоо. Тэгвэл чи яах вэ гэвэл энэ хүн нь энэ авир руу ингээд маус нэг хоёр орч юм уу. Хүндээ флаштаад өгчвөл танаа энэчээ зогсож байгаа хүн чинь энэ флашн дээр чинь тоглолт хийж болно гэсэн. Эсвэл би болонгууд ингэж авч ягаад ингэсийг бүр тулгаад флашчтэй. Тэгэх юм бол энэчээ тулцсан хүмүүс флаш нь орно гэсэн. За мэдээ ингэж тоглоно. Ер нь бол тэгээ энэ мап дээр чи ер нь бол мид эдлэхгүй бол хэцүү.
Ер нь бол Mirage ч гэсэн ер нь бол мэдээ хийслээ тоглож хам тоглоход амар амархан учраас ер нь бол мэдээ сэтгэгээд байгаа. За тэгээ А дээр тоглож байгаа хүмүүс болонгууд тэгэл хүнтэй таахгүй. Ер нь бол Mirage B-тэй адилхан. Тэгээ Mirage B дээр нэг бол орж ирэхээр бөөндөө ашиж орж ирээд нэг бол ерөөсөө хүн идүү штэ. Яг тэрнтэй адилхан. Ер нь бол энэ анкрийн тоглож бол их гонхтой. Өтгөртэй. Гэхдээ бас заагаад өгчөл зүгээр. Ер нь бол чамд байрал эзлэх боломжтой зөндөө газрууд байгаа. Ингээд эзэлчих болно. Ингээд эзэлчих юм бол headshot angle бас нэлээд давуутай. Альч бас те харах зөндөө өнцгөө байгаа. Ийшээ харах уу, ийшээ харах уу, ийшээ харах уу те тулцнаа харах уу. Тэгээд тийм болохоор тэгээ энчээ зогсож байхад гэд ийшээ ингээ барьж гарч ирэхэд энчээ толгой байвал бас эвгүй. Тэгээд тэр байрал руу яаж гарах вэ гэвэл энчээ ингээ тасч болно. Энэ хавцаар гарч болтгүй толгой байдгүй юм байна. Ийшээ гараад тэгээд өндөр үсрэхэд бол яаж үсрдэг тэрийг бас зааж өгөө мөн. Эхлээ контролдо дараа нь үсрдэг таа. Контрол wheel up. Тэнгүүд өндөр үсэрдэг шүү за. Зүгээр үсэрчээд контролд бол хүрэхгүй. За тэгээ энэчээ байгаа хүн яаж болох вэ гэвэл за би бол заримдаа иймэрхүү орны байралд оруулаад энэчээ хүмүүсийн кроссыг хардтыг. Ер нь бол хүмүүс бол тэгээ ааруу лөрк хэлдэг хүмүүс бол ингэж орж ирээ чамтар хинч байлдахгүй. Ер нь бол баян Б дээр дуудсан хийгээд тэгэхээр Агийн додочийг явцсан гэж бодоод ийшээ ингэж алхаж чагаад тэгээ энэ авцсан ирэхэд чи энэчнээс нь хараад барьж авч болно. Энэ бол хорны англи. Тэгээ нэгсэндөө тэр анк лүрк хийж байгаа тоглогч чи бас сул явуулчихгүйгээр ишиг гүйлгээд эсвэл доноотоос орж ирсэн хүмүүс чинь чамтай ингээл темплет шалгана, энийг шалгана. Тэгээ чамаа байхгүй гэж бодоод сайт руугаа ингээл орно штэ. Тэгсэн чинь энэ чи эрэхтэн чи байж байгаа байхгүй бомба тавих гээд эрэхтэн. За нэг иймэрхүү орны англ байж болно. За тэгээл чи энэний ард тоглоно уу, энэнийхээ зүүн тал тоглоно уу, бас энэ ч зогсож байгаа контрол уйлаапай дараад ийшээ авирж болно. Тэгээд энэ дэшээ гарч болно. Эсвэл энэчнээс холоос авч болно. Эсвэл бүр энэ headshot англиар барьж болно. За тэгээд энэ хүмүүс бол тэгээд утгад амархан дөө. Ингэсийгээл утчаад ер нь бол утчихдээ штэ. Ингээл оруулах. Тэгээд ер нь бол харж байгаа тэмцээн харж байгаа хүмүүс бол ер нь бол модыгаа бариад ингээл жигэлтэл хараад идэв. За манай өөр учлаатай энэ чи орж ирж гин үгүй ингээд жигэлж чаржаад хүн ирэнгүүт нь шууд энэ ч нэ мод идээд ухардаг. Угаж тоглолдог. Тэгж байгаа харагддаг. Апавцсан темплээс ингэж харж болж гин. Ингэж харж болж гин. Ганц аюул нь ер нь бол энэ дээгүүр флаш задардаг болохоор энэ ч зогсвол ер нь бол чи тэр флашнд орохгүй. За тэгээ мэддээ тусламаар байвал ийшээгээ ингээ мэдрүү флашч болно. Энэ флашыг харах юм бол энэ ч нэлээд гүн задарч ирж байгаа. Тийм болохоор ерөнхийдөө төсөөлөөгүй газар скид флаш ороод ирэхэд хагц хайрч байгаа. Тэр нь бол хүн чинь одоо нэгдүүлээ ботом мэдээр хүн гарлаа тийм хамаг флаш таашаа үрцэн аагаас флаш байна уу гэхэд чи тэгж тусч болно. Гэтэ энэ бол амьдралдаа нэг хэрэг болтгүй. Тэгээд нэрэ чи нэрэ түрүүн мэд тоглож исэн чинь ааруу чи хин гинт хүн ороод иргүүл чи яах вэ гэвэл ингээ флаш давуулчаад бол ерөөхдөө сайтыг бол бүтэн флаштай. Тэгээ хүн чинь сайтны ард нуугчаа ч юм уу темплет рүүгээ нуугдсан байхад чи хүндээ флашчиж өгөөд хүнтэйгээ байлтаад ихгүй. Нөгөө хүн ч өөр хий тэгээд нөгөө модыгоо шидэл зүгтаацсан. Ааруу гэхэд тэгээд сайхан түрүүний флаш гарч ирээд флаштай чинь цуг пиклээд бол их давгүй. Гэтэ хүнтэйгээ ярьж чийхгүй бас хүнээ флаш таад идэв шүү. Чинь хүн чинь нөгөө энчээ түрүүний нөгөө нуугддаг байрал мэл авцсан байхад бол тэгээ түрүүний флаш энчээ задрангууд хүнээ флаш таад бас жоохон хорлоод идэв. Гэтэ цуг тоглоод эхлэнгүүт цуг тоглоод удцсан хүмүүс бол ер нь их давгүй дээ. Ингээл флаштай ойрчтэй. За чи Б-ийн хүн байна гэж бодъё. Чи Б-ийн хүн байна гэж бодож танаа мид чинь мидийн ойрч агрессив тоглож пласа авирж байгаа бол чи бол Хуксигийн модыг гэдэг модыг бол заавал хийх хэрэгтэй. Ер нь бол баруун талын зүүн талын хоёр төрцөн хүн бодвол Б рүүгээ төрүүлж очин. Тэгээ төрүүлж очингуудаа хамгийн түрүүнд плаза руу өгсдөг одоо энийг л боол идэх гээд байгаа юм. Энэ хэсгийг. Тэгээ ер нь бол шууд ингээд гүүгээд гараад ирэхэд яг танаа мэдийн хүн чинь яг авирж явах үед хамгийн ихний хүн бол энэ ч уулзах байхгүй. Тэгээ тухтаа ийшээ буулдуулахгүй бол ер нь бол энэ хавийн бүтэн эзлэгийн хэмээр байвал бас Б-ийн чинь хүн энэ ч оролцсон. За чи Б-ийн хүн байлаа тэгээ хамгийн зүүн талын хоёр төрөлтөн дээр төрсөн үнэлт амжиж очдөг. Тэгээ зүүн талын хоёр төрсөн хүн яг гэвэл төрдгөөсөө энэ ч Б рүү гүйжлээ. За энэ ч ирлээ. Энэ коридорынхоо ер нь бол жоохон зүүн талын хэсэг зогсож байгаад энэ цэгэр зураасыг та харж байгааз энэ цэгэр зураас руу онилж байгаад мол идэх хүүксийн мол хийж байгаа. Зарим нь нааталт нь онилдаг лайн апууд байгаа. Мань бол ингэж ийдтий. Манийх нь эдэг нь болгоомод энэ цэгэрлөө онилж байгаа. Маус нэг хоёроо зэрэг дарж агаад тэгээ урагшаа гүйж ахтаа жамдаг. За тэр нь яаж байгаа өнгөт ингээд ийшээгээ хүн гүйхгүй тэгээд хүн гүйсэн ч юу гэдэг. Энд авирж байгаа хүнтэй чинь ингээд зогсоод байлдах боломжгүй толгож байгаа. Яг энэ чи ингээд
байлтахад амархан бистэй. Мод идүүлчих юм бол тэгээд өөдөөс нь гүйж байгаа л авирж байгаа хүнд өгөх байхгүй. Тэгээд тийм юм бол бас өрөөрөө бас хүмүүс амар их рашлдаг тэр өрөөний раш зогсож байгаа. Хамгийн ихний хүн бол модын дээр шатаа гүйлээ гэхэд 30 цусаа алдаад ийш орж ирдээ. Тэгээд тэрийг бойлуулахын тулд сайн модыг хийн. Тэгээд ер нь бол иймэрхүү комбо ихэд бол ер нь өрөөрөө дарж байгаа хүнийг бол ер нь шогчтэй. Тэр ямар комбо ингэвэл үксийн модыгоо хийлээ. Таашаа барьлаа. Энэ цагаан дугаа ойлгоод тэгэхэд ингээд ер нь бол өрөөрөө чин дайж ирж байгаа хүн сайхан мод дуулаад тэгээд яг ишээ гарч ирэхэд ингээд флаштай уулзаад тэгээд чамд фри кил өгч байгаа гэсэн. За нөгөө бээ сайтны бүдүүний хүн бол энэ бүдүүн дээр л тоглоо зүгээр дээ. Ер нь бол энэ сайт руу ороод ирэхэд бол ер нь бол өгөх юм дөө. Ер нь бол айлаас чи флаш энэ харьцаа задарна шүү дээ. Энэ харьцаа флаш гарч ирэл тэгэл чи энэ ч байгаа хүн тэгэл тэрний зэрэлэл өгөх юм. Тэгээд чи энэ ч зогсох юм бол бас тэгэл мод идвэл. Чи нөгөө бүдүүнээ мод идмаар байвал энэ буулан зогсож жагаад энэ чулуу руу алж байгаа jump руу бишдэг. Тэнгүүт яг төгс мод явуулна. Тэгвэл чи өөрөө ингээ гүйж жагаад хийх юм бол цаашаа давчна. Цаашаа давчингууд хүмүүстэй өөр даваагүйгээд ороод ирнэ. Тэгээд хамгийн төгс мод яваад ер нь бол энэ бууланд ирээд энэ чулуу руу хандлаад jump руу юм байлээ. За тэгээд танах б сайтаа алдчихлаа гэж бодъё. Танах тэгээд б сайтаа алдчихад тэрхэн ретек хийх вэ? Айл ч тэгээд энэ бүдүүн утцсан нарийн ч утцсан байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол утаа дуус мөчтөн чи ер нь бол айлыгаа бас утаад орох зүгээр. Тэгээ энэ бүдүүнээ утчмаар байвал бүдүүн гинэ би мэнэ утчмаар байвал энэ цагаан ганц чулуу байгаа. Цагаан чулууны энэ халтар дээр нь барьж байгаа маусыг өөрөө зэрэг дарж байгаа jump throw хийчин. Тэнгүүт ер нь чи мэнэ утчихж байгаа. За тэгээ чи өрөөний утаа хэмээр байвал тэгээд ерөнхийдөө энэ ч нэг ногоон чулуу байна. Ногоон чулууны энэ дээр нь бариад jump throw. Энэ дээдлийн одоо энэ ногтлцол дээр тэгээ өөрөөгөө ингэ утчих. За ингэж хоёр утаа хийж болох нь байна. Тэгээд аль нэгийг л утаж таард юм дөө. Тэгээд хоёрыг нь утчихаар бас хоёрыг нь утаач чамд олдохгүй дээ. Ер нь бол А-гийн тоглогч л утаатай ирж байгаа шүү дээ. За тэгээд сайтаа зэвсэлтэй. Тэгээд аль чи ер нь бол өрөөнд орж ирж байгаа. Тэгээд чи ингээ өрөөгөө барьж өгнө. Өрөөгөө барьж өгөөд нөгөө хүн чинь бол өрөөгөө өрөөгөө цэвэрлийгээд энэ чи ингээд алхаад ирж байгаа. Тэр үед нь чи иймэрхүү флаш хийж өгч болно. Энд ч барьж агаад ингээд зүгээр маус нэгээрээ шидчих юм бодвол ер нь бол амар pop flash орж байгаа. Тэгэл хүн чинь ингээд flash тунгууд ороод цэвэрлчихнэ гэсэн үг. Энд чинь ер нь бол хүмүүс чинь ингээд харж байгаа. Тэгсэн чинь ер нь бол бараг react амтлахгүй дээ. Би одоо өөрөө flash шидэж ботход юм байгаа юм чи ер нь бол хүн бот боломжгүй. Тэгээ тэр үед нь сайхан энэ чэнэс цугтаа flash аваад өрөөгөө цэвэрлэнэ гэсэн үг. Тэгээд чи нэрээ бэгийн тоглож байлаа. Хүмүүс чи өрөөгөө эзэлсэн сквад энэ плазагийн хүн чи энэ чи гараад ирсэн байвал чи бэгээс спорт флаш хийж өгч болно. Тэр нь энэ буулаа хавцаа зогсож байгаа л эннийхээ зүйдэлт нь зүүн бодоод болон ингээ флаш чинь бол амар pop flash. Ер нь бол хүн чинь ингээ сонсож байгаа л флаш задрангууд ингээл одоо пиклэн. Тэгээд ер нь бол бүх талаас нь орно дөө. Тэгэл өөрөө плаза хүн авирсан гэжсэн чигээд тэмчээс нэг флаш орж ирэл завцаа. Тэгэд бол өрөөний хүн гарч ирээд бас free kill авдаг юм бүү юм байна. За тэгээд өөр нь бол тэгээд танах Аагаа алдсан бол тэгэл ингэсгээд би мэн утна. Тэгээд би мэн утна. Тэгээ хүндээ флаш ч өгмөр байвал тэгээд сайхан энэ хавцаа зогсож байгаа бол ингэсгээд флаш чиг ер нь бол гоё флаш орно доо. Энэ флашийг шидэл хүн чинь пиклэхэд бол ер нь бол сайтыг бүгдээр нь зарилжж байгаа. Хүмүүс бол ингэсгээд ч юм авч байгаа. Дээр бас энэ ч нэг юм гоё байгаа. Тэр нь юу вэ гэхээр чи донот ингээ нуугдсан байлаа. Донотоор нуугдсан чинь найлч мэдэр бичнэ чамаа донот шахах чивэл за нэг ийм маягийн флаш би нэг саяхан сурсан. Тэр нь энэ болон зогсож жоод энэ доошоо нэлж жоод jump throw. Тэнгүү хамгийн ичидийнх нь энэ чи ерөөсөө чамаа цайруулдаг. Нэг ийм флаш байна. За тэгээ нэг маяглахгүй зүгээр шийдмээр байв зүгээр ишиг шидэл флаш задрангуут нь пиклж байна. Тэгээ нөгөөх нь болонгууд бас нэрээ өрөөрөө хүмүүс бас амар рашч орж ирдэ штэ. За өөрөө рашч гэж сонсоод их тийм бол уул нь энэ ч нэг флаш байгаад энэ завсраа ороод амар нэг флаш үстэл болох болсон байлээ. Ишигээ маус хоёроо дараад маус нэгээ дараад ингээ пиклэхэд бол бас эвгүй флаш. Энд чи хүн гүйчих юм бол тэгэл бандсандаа ингээл тийм ингээл ер нь бол чав пиклэх өнцгтэй. Нэг бол чаваас бултан, нэг бол флашнд орноод гэсэн сонголттой юм флаш хийгээ чи өрөөгөө эзэлж болно. За энэ болгоо террор талих юм дөө. За террор талих биш ч юм уу дөө. Чи ингээд өрөөтэй байдлаа танаа бүдүүний өгцөн танах б сайт руу эзэл.
алдсан байна. Нэг террор талаас шийдсэн болно чи одоо ингээ өрөөнд байгаа сэтийг хүн байсан ч болно. Тэр флашны яадаг бангууд энэ нэг халтрын ер нь бол доор нь онлоод бас чамд өөрт ч ордгүй нэг юм ичтийн флаш байна. Тэгээ ер нь бол айлчин террорууд өрөө бүдүүн эзэлсэн тэнгүүт тэгээ чам руу хараад иж байгаа шүү дээ. Тэгтэн сайхан улаан цайн өөрөө ингээ флаштуулахгүй аа. Тэгээ чамаа харыг хактай нөж тор юм флаш байна. За тэгээд бэгээр retect гэд ирж байгаа хүмүүс нэг иймэрхүү флаш хийгээд байт. Тэгээд энэ флаш ер нь хүмүүст ордгоо. Тэгээд гол хийж байгаа шалтгаан ер нь энэ л юм байна дөө. Ер нь бол хүмүүс ер нь бол террорууд ер нь бол бэгээ эзэлж энэ бол бүдүүн шахаж байгаа. Тэгээд бүдүүний үнийг флаштах гэж хийж байгаа флаш юм байна. Тэгэхгүй бол тэгээд танах ингээд нарийнтайгаа байж ирсэн бүдүүнээс нэг очиг гарч ирээ алчлаас онцгүй шүү дээ. Тэгээд тийм болохоос бүдүүнээ эзлэхийн тулд хүндээ нэг иймэрхүү флаш хийж өгвөл бас гоё юм байна. Хүсэрхүү гүүхгүйгээр хийх юм бол бүр нөгөө хүнд бол millennial pop flash орох юм байна. Тэгээд сайтаа эзлэмээр байгаа. Тэгээд нэг бүдүүний хүн байгаа. Бүдүүний үний чи сайхан энэчнээс ингээ барьж байгаа шүү дээ. Ингээ барьж яхад нь чи нэг флаш хийж өгөө гэвэл яг дээхний талд нь ингээ флашд бас ер нь бол millennial хорны флаш орохоор юм байна. За өөрөөр ч ер нь бол B сайт руу ер нь retake flash гэж жоох хэцүү юм байна. Тэгээ үнэхээр тэр main дээр хүн байгаа гэдэг юм бит юм бол тэгээд main рүүгээ ингэж флаш тул. Тэгээ энэ флашнд ер нь хинч орохгүй дээ. Ер нь бол чи ингэ зогсож байгаа тэгээд тэгээ ийм флаш ирж байгаа хинч байсан болчихлээ. За тэгээд ancient тэр ер нь стил талаасаа тоглоход бол нэг имэрхүүл юмнууд байна. Дөө маних нуурын санд бол тэгээд дийдх нь угаасаа тоглолтод ер нь хэрэг болдог. Тэгээ мань бараг байн хийдэг юмнуудаа зааж өглөө. Тэгээд энэ бол бас байн хийдэггүй юмнууд ер нь батгчт юм дөө. Тэгээд амар ичдэг юмнууд хүмүүс бол хийнэ. Тэр нь бол YouTube Shorts, Instagram Reel мэлэр бол үлгэрийн флаш бай гарч ирдэлээ. Тэгээ тэрийг нь бол барыг сурдгүм дөө. Мань энэ ямар гоё флаш гэж бодож маргааш мартцсан байт. Тэгээ сая идэг бол ер нь цээжж зүгээр дээ. Ихэнх нь бол нь тоглолт болгондоор хийж болдог юмнууд байгаа. Тэгээ ер нь бол террор талаас нь ямар хуу юмнууд хийх үү тэрийг мань дараагийн бичлэг зааж өгье за. Тэгээ тэрийг барыг энэ ч юм уу эсвэл чам таадах бичлэг юм байна энэ ч үлдээч. Тэгээд бичлэгээр лайк дараарай. Тэгээ дараагийн бичлэгийг уулзъя. Бай.